За өнөөдөр Canberra гээд Австрали улсын нийслэл хотын энэ парк дээр ирсэн байна. National Arboretum Park гэдэг юм байна. Тэгээд энэ газар нь юугаараа алдартай вэ гэхээр Улаанбаатар хотын бол зайсан толгой шиг одоо хотыг дээрээс нь харж болдог. Тэгээ эндээс харагдаж байгаа байршил гэвэл хотыг цэвэр усаар хангадаг, ус цуглуулж хуримтлуулдаг хиймэл нууруудыг эндээс харж болд юм байна. За мөн яг энд харагдаж байгаа байшин бол энэ хотынхоо хурмын ордон гэж явагддаг. Тэгээ ийм хөөрхөн уулын одоо хоёр талаа гэх юм уу, хоёр юм жижигхэн толгодыг засаж янзлаад энэ талтаас жуулчин авчирдаг юм бүс байгуулсан. За тэндээ бол түрүүн орж харсан бонсай мод тарьдаг, үзүүлдэг юм гоё соёлын үзүүлбэртэй газар болгоод хүн алхдаг юм талбайг тойрон хийсэн. Тэгээд энэ өвснүүд нь ингээд одоо цагиргалтсан байж байгааг харж байгаах яг энэ хэсгийг хүн тоглож суухад зориулаад засдаг, өвсийг нь бэлтэж өгдөг гэсэн үг. Тэгээ юм ширэг өвстэй байлгадаг, элдв зэрлэг байхгүй, арчилгаатай. За энтийнхаа уулан дээр болохоор моднууд төрөл төрлөөр нь тарьсан байна те. Тэгэхээр ингэж бүхэл бүтэн уулыг төлөвлөж бүтнээр нь ингэж мод тарьдсан байна. Тэгээ энэ нь олон одоо мод тариа зардалтай байдаг учраас хажуудаа ингэж аялал жуулчлалын төв байгуулад хүмүүс авчир тоглуулах гэх зэргээр бас тодорхой орлогыг нь олдог юм байна. Тэгээ энийгээ бас ийм эко туризм болгоод байгаль орчин дээлтэй үйл ажиллагаа эрхлэлтгээ хүмүүст үзүүлдэг. За одоо манайх бол богд улаад ч юм уу те аль нэг газар юм аялал жуулчлалын бүс байвал ингэж хүмүүсийг гадаа тоглох, суух, амрах, мод тарих боломжийг нь бүрдүүлж өгвөл ийм цогцоор нь шийддэг юм биш үү. За бид нар бол мод тарих гэхээр нэг эзэнгүү уулан дээр очиад тариад идэг. Тэрний оронд хажуудаа ингээ эзэнтэй аялал жуулчлалыг нь ажилуулдаг байгууллагатай хүмүүс байнга ирдэг орлоготой болгоод өгөх юм бол услахаан ч гэсэн зардлын хувьд бас шийдэгдэх юм байна. За сайн уу. Найз Нямкатаага Canberra-д уулзч байна. За сайхан ажиллаж байна уу? Сайхан ажиллаж байна. Энэ ямар газар ирсэн бэ? Танилцуулаарай. За бид нар одоо Canberra хотын хамгийн гоё вьютэй одоо нэг жуулчид болоод одоо орон нутгийн хүмүүс одоо ирж цагаа өнгөрөөдөг хамгийн гоё газар ирсэн байна. За манай монголоор барыг зайсан гэсэн үг. За онцлог нь болохоор энэ шиг ингээ харуулахаар айгүй олон төрлийн мод, маш олон төрлийн мод ингээ тарьсан байж байгаа. Тэгээд жишээлбэл сакура энэ төргээл маш олон төрлийн мод. Тэгээд улирлаас хамаарад ингээ цэцгэлж байгаа, цэцгээ хайж байгаа тэр бүх ингээ одоо үзэгдэл нь одоо барыг өдөр болгон өөр одоо юуг харах боломжтой. Өнгийг харах боломжтой. За тэр болохоор тэр зүүн талд харагдаж байгаа өндөр болохоор Telstra Tower гэдэг энэ одоо антентай бас тийшээ гарч харж болдог. За ийшээгээ ингээд урагшаа харахаар урд ингээд харагдаж байгаа тэр нэг горлолцсон зүйл болохоор парламент хаус байгаа Австралийн засгийн газрын ордон. За тэнд одоо горлолтдог байгаа. Бас үнгүү орж үздэг, эргээд чөлөөтэй орд юм байна тийм. За тэгээ Canberra-гийн хүн бол орж болно. За тэгээ Canberra-гийн орчлон нь маш их уултай. Тэгээд ингээ мод ихтэй, ер нь тэгээд ингээ модон донд амьддаг тийм одоо байгаа. Тэгээд 450 мягаагүй амтай жижиг хотон тийм. Жижиг хот. Гэхдээ ингээд манайхаар ер нь Эрдэнэ дарханд гэсэн газар нутаг болж жижиг. За энэ харагдаж байгаа байгууламж болохоор энд хүмүүсэж хормоо дээ. Хормын ордон гэсэн. Хормын ордон гэсэн үг тийм. Тэгээд маш тийм ийм гоё газар. За ингээд энэ доошогоо тэр замын цаана харагдаж байгаа болохоор нуур байгаа. За энэ нуур чинь болохоор хиймэл нуур. Тэгээд яг энэ гээшгээ ингээд явахаараа нөгөө одоо нөгөө усаа дамг чигдэг лээ. Далангуудтай. Тэгээд далангаараа ингээд адилхан юм байна тийм. Далангаараа ингээд цэвэр усаа цуглуулад тэгээд хотоо усаар хангаж байна. Тэгээд яг энэ нуурын ирээр бас аян онцлог ихтэй. Canberra-ч өөрийг далаатай байх юм биш хэрнээ. Яг нуураараа нөгөө нэг одоо хөрсөн спортууд нь хөгжсөн байж тээ. Гоё юм тий. Тэгээд цаг агаараа өдчихсэн жоохон сэрвэндүү тэгээд агаар нь арай жоохон тийм нөгөө жоохон одоо сэрв учраас жоохон илүү гоё Монголтай адилхан доо. Тэгээд настай хүмүүс амьдрахад бас аягүй зүгээр үү тий. За энэ болохоор юу гэдэг байгууламж лээ? Одоо бидний байж байгаа. За энэ ерөөхдөө ингээд нөгөө за National Arboretum Center гэж байгаа. За тэгээд одоо яг энэ талд нь бас нэг байгууламж байгаа. Тэр нь болохоор
Одоо тэр Орж харах уу? за тэгээ орж харъя. Бид Мельбурний бас Филипп Харал орсон. Бас яг ийм байгууламжтай хүмүүстэй нөгөө юмнуудаа үзүүлт юм бэлээ. Тэгээ энэ юм аялал жуулчлалын төвүүдээ гоё байгуулах юм тий. За энэ болохоор ийм амар гоё газар тий. Одоо Япон солонгос соёл юм шиг байгаамаа. Тийм байна. Бонсай гэдэг нөгөө модон юм шүү. Мөнгөний мод гэдэг лөө баг. Харин тэгдэг л байна. Нэгэ зарддаг юм болоо. Тэгээд энэ зүгээр амар олон мэдгүй. Лавл нэлээ баг биднээс хөшиг зөндөө юм тий. Тийм байна тий. 1939-с онд анхан гэдэг одоо тарьчихсан биз дээ. Хөөх одоо бараг 100 жил хөлөх гэж байгаа мод шүү. Ийм жижигхэн хөрх өмштлөө. Гоё юм тий. За энэ авийн өөр юунд нь дуртай вэ? Моднуудыг яг мэдэх үү? Моднуудын дөрөв сайн мэдгүй. Аа. Oh, I'm sorry. Тэнийг ирэх дуртай хаяа их болгондоо тийм үү тэгээд Аа. Гоё тайвшруулмаар юм байна тий. Энэ бол 1951 оноос хойш тарж байгаа. тий. Энэ юу гэнэ? 53. Хурж болохгүй шүү гэсэн байна тий. Аа. Тийм гоё газар. Сиднейд бас нэг юм газар байд юм аа. Тэр Opera House-ийн ойролцоо. Тэрнээ арай жоо өөртөгтэй бас гоё. Гоё тийм тайвшрал өгмөр юм байна. Им garden market тогтчуулаад заах гэхээсээ илүү үзүүлдэг юм байна тий. Тийм үзүүлэлт юм. Тэгээ аль жуулчлалын төв маркетаа. Тийм. Аз хүмүүс нэлээ их ирж үзэж шүү тий. Тийм ээ. Нэрэл Япон соёл ахaltaа баг л. Япон солонгос соёл чинь юм байдаг шүү дээ. Тий, тийм байна. Гоё ярьж байгаа. За баярлалаа. За баяртай. За баяртай.